За эдхэн мөчөн дараа дааг гарааныхан 6-аас иргэдүүлэн болсон. За хоржилоо Говьолтай аймгийн Төвөрг сумын 100 жилийн өдрөөсөн хурдан даагны орондоо за яга олбор шар хөвгтэй уцтай хээр дагарч өнгөрсөн. За энэ ч харистаа сайхан номертой байна да. Номерыг нэг харж аваад явна да. За 324 номертай сайхан хээр дагарч ирээд хөдөлсөн. 324 номер руу 354 номер руу. За 324 номер юм байна. За 324 номертой Говьолтай аймгийн Төвөрг сумын 3 дугаар өгийн байж Ингминди Идэрмөнхийн хурдан хээр дагнаг үүдэн номерын заатай нэдэн дагыг өнгөлөөд харагдаж байна. За 209 номертой наадлын зэр дагуу. За тасмал хэлтэй зэр даг 209 номертой зэр даг ам өөзөн дээр гарч иржээ. За Говьолтай аймгийн Төвөрг сумын 100 жилийн аймбаяр наадмын 4 дахь насны нэмэрдийн уралдаан анхөө гарааныхан 6-аас өдлөөд 1 км шухуу явж байна. За 209 номер чинь юу лээ? Харин 209 номер бүртгэл дээр харагдахгүй байгаа дах юм. За 207 гэж байна. Сартай урандаа Азар хадын Очир аруудангийн урдаа урандаа гэж байна. За 207 мөн юм байна да. Азар хадын Очир аруудангийн урдаа урандаа Говьолтай аймгийн Төвөрг сумын 2 дугаар өгийн байж Азар хадын Очир аруудангийн урдаа хүрэндааг бол ам өөзөн дээр байгаа. За тийм байна. За ингээд дааг гэдэг үл ер нь гараа гараад гардаг. Ер нь ихэвчлэн дангуягаар уралдаж байгаа. 5-5 сарын уралдаанд ганцлаг уралдсан юм л даагнууд байгаа. Өнгөн дээр Говьолтай аймгийн Төвөрг сумын 3 дугаар гэж Ингминди Идэрмөнхийн урдаа хээр даг байгаа нэг. Зайгаа бас улам өргөн холдоочлаа да хээр даг. За дараагийн даагнуудын номер юу вэ? За ам уудан дээр хонгор даг саагуур нөгөө гэлтэй хээр дагнаг ороод ирсэн байна. За энэ наадлын зэр даг чинь нөгөө 5 дагуугийн ногтой зэр даг мөн үү шүү? Өсгөл зэр даг байсан. За арайч биш юм болоо да 282. За 182 номертой хээр даг гарч ирсэн. За Говьолтай аймгийн Төвөрг сумын 100 жилийн аймбаяр наадмын зориулсан хурдан даагны уралдааны за 182 номертой хондан дааг Говьолтай аймгийн Төвөрг сумын 5 дугаар өгийн ээж 80 жилийн мөн мөрдний хурдан хондан дааг нь 3 даар юм байна. 80 жилийн мөн мөрдний хурдан хондан дааг. За одоо ингээ ам өөзөн дээр гарчлаа 80 жилийн мөн мөрдний хурдан хондан дааг. За өнгөн дээр нөгөө 324 номертой хурдан хээр даг. За хул даагны номерыг нэг харж байна. Жижигхэн. Тусмалтай хул дааг. За 342. За 342 номертой хул дааг бол 4 дээр гарч ирсэн. За өнгөний хээр даг нэлээд зайтай бол за 342 номер. За 342 бол Говьолтай аймгийн Төвөрг сумын 2 дугаар гэж Алтан туяагийн нормандгийн хурдан хул дааг юм байна. 4 дээр байгаа. Алтан туяагийн нормандгийн хурдан хул дааг. За 294 номертой хээр дааг 5 дээр 6 дээр гарч ирсэн. За 294 номер 294 номер. За Говьолтай аймгийн Төвөрг сумын 2 дугаар гэж Цэнтживийн галсан цэрэнгийн хээр дааг юм байна шүү. Наадлын дэлтэй хээр дааг. За 354 номер чи ханаргажуулаа. За 354 номертой хээр дааг байлаа. Говьолтай аймгийн Төвөрг сумын Эрдэнэцэндэржи Эрдэнэбаатарын хээр дааг байна. Энэ нөгөө эрүүл мэндийн төвийн дарга Эрдэнэцэндэржи Эрдэнэбаатар байна. Өглөө будаа хазарга нь айргийн 5 дурдж ирсэн. За 182 даагтай нөгөө хондан дааг чинь яваад байна да. Говьолтай аймгийн Төвөрг сумын үеч. За 182 номертой за ам өөзөн дээр гарсан 182 номертой хондан дааг. За өнгөн дээр нөгөө тасмал хэлтэй хээр дааг гараад ирсэн. За Эрдэнэцэндэржи Эрдэнэбаатарын хээр дааг бол 3 дээр яваад байсан. За хээр дагны номер хэдлээ. За холгон сайхан өчөөд ирсэн. За цаашаа жахан таших гад байгаа юм болоод анч шигдүүлэгчийн машин бол өмнө гараа явцгаа 42 номертой хээр дааг. За Говьолтай аймгийн Төвөрг сум бол 1924 онд байгуулагдсан цодногч 100 жилийн төвөг дааг тэмдэглэж байгаа. За 324 номертой хээр дааг. За чиглүүлэгчээс нэг жаахан 80-аар яваад харагдах юм да харин зүгээр өнөөдрийн морч ер нь бүгд л баруун тишээ ташаад Говьолтай аймгийн Төвөрг сумын цагаан хайрганы чиглэлд жаахан таш чурлаад байгаа харагдах юм зүгээр тэгээд Азар бас нэлээд ташсан соёлынгийн урлаандраас 2-2 бас барамчаа яваад харагдж байсан. За очир хайрганы чиглэлд уралж явал одоо тэгээд яг л чиг уралж яах гэсэн үг шүү. За 354 номертой Эрдэнэцэндэржи Эрдэнэбаатарын хурдан хээр дааг өнгөн дээрээ хэвээр байгаа. За хондан дааг ам өөзөн дээр байгаа. За 80 жилийн мөн мөрдний хурдан хондан дааг 102 номертой ам өөзөн дээр гарч ирсэн. За айргийн 3 4 5-ын даагнуудыг харъя. За 207 номертой зэр дааг чинь за энэ нэг од хоёрын хүрэн дааг чинь энд Азар хадын Очир аруудангийн хурдан зэр дааг байгаа. 207 номертой зэр дааг нь. За 207 номертой байраар бол 3 дээр зэр дааг бол Очир аруудангийн хурдан сартай зэр дааг байгаа. За 4 дээр яваад байгаа зэр дааг нь.
За 342 номертой жижиг хуултаа гараас орж исэн. За 342 номер чинь бол Ховолт аймгийн Төгөрөг сумын байж 2 дугаар үеийн байж Алтан туяагийн Нормонтын хурд хуултаагаа хуултааг 4 рүү орж ирсэн. За 364 номер. За 364 Ховолт аймгийн Төгөрөг сумын 5 дугаар үеийн байж Батхуугийн хамгаалангийн хурдан хүрээ халзандааг байна. Батхуугийн хамгаалангийн хүрээ халзандааг чинь 5 дээр юм байна тийм ээ. За байраараа бол ер нь 6 дээр шахуулчаад байна. Одоо зэрлэлсэн дааг. За 4 дээр Батхуугийн хамгаалангийн хурдан хүрээ халзандааг. За 390 номерын гол гараад ирчихсэн байж тээ. За 390 номер гэдэг маань Ховолт аймгийн Төгөрөг сумын 100 жилийн байд уралдаж байгаа Ванчингийн Хадбаатарын хурдан хонгордог байна. За энэ үеийн бас тэмээн уралдаанд бас төвөө зарлууж урлаад та Ванчингийн Хадбаатар байж аймгийн алдартай байж байгаа Ванчингийн Хадбаатар. За на Максын томхтой хурдан хээр дагаа байсан чинь бараг л мөндөө. Тэр тэмдэг нэмнэтэй хээр даг. Хасараа томхтой хурдан хээр даг мордож ирсэн. Сайхан мөрөнд классын дагуун дээр цаагаар яваад хээр даг. За тэр наатлын гөхөлтэй хээр дагны номерыг бас харуул харж шүү. За 354 номертой хээр даг гарч ирсэн байна. За энэ Ховолт аймгийн Төгөрөг сумын Эрдэнэчин дэржийн Эрдэнэбаатарын хурдан хээр даг байна. Өрөөдөнд нөөндөр Эрдэнэчин дэржийн Эрдэнэбаатарын хээр даг. За 345 цаад алтан нугаа хээр даг нь болохоор за Ховолт аймгийн Төгөрөг сумын 4 Сосрын Баталтын хурдан хээр даг. Гараан дээр өнгөлөөцсөн хээр даг шүү дээ. Сосрын Баталтын хурдан хээр даг. За арийнх нь бол Хадбаат Эрдэнэбаатарын хурдан хээр даг. За 331 номертой хонгор дагч араас орж исэн даг шүү. За 331 номертой Ховолт аймгийн Төгөрөг сумын 2 дугаар үеийн Баатарын хөгчөөний хурдан хонгор даг байна. Өнөөдөр ихэн зарлагдаж байгаа да. Бороо царганы харигдсан. Хурдан хөнгөр царганы өнөөдрийн уралдаанд ам хөөцөлсөн. Хөгчөөний хурдан сартаа хонгор даг юм байна. 331 номертой. За түрүүн шүтлэнгийн уралдаанд хурдан хээрөө зарлагдсан. Соёлынгийн уралдаанд хонгороо зарлагдсан да. За 342 номертой хултааг наагаар явж байгаа. За 342 номер гэдэг бол Ховолт аймгийн Төгөрөг сумын 1-р 2 дугаар үеийн байж Алтан туяагийн Нормонтын хурдан хултааг ингээд 6 дээр гараад ирсэн. За 207 номертой зээртэй гол яваад байгаа. За 207 номертой зээртэй Ховолт аймгийн Төгөрөг сумын 2 дугаар үеийн Азар хандын очир хавдангийн хурдан зээр дагаа. Энэ цаатлын зээр даган тийм ээ. Савтай хурдан даг, саатлын хурдан даг нь бол очир хавдангийн хурдан даг. За наадлаар нь бол 342 номертой Ховолт аймгийн Төгөрөг сумын үеэж Алтан туяагийн Нормонтын хурдан хул дагаа. За 3 дээр яваад байгаа хонгор дагны номер чи хэд байлаа? За 390 номертой зэр дагаар цаагаар яваад байгаа юм шүү. За 390 номер гэдэг маань бүртгэл дээр юу лээ? За энэ нөгөө Ванчингийн Хадбаатарын хонгор даг чи энэ 3 дээр яваад байгаа. Ванчингийн Хадбаатарын хурдан хонгор даг чи 3 дээр. За очир хавдангийн хурдан зэр даг явж байгаа. За дөрвөлөө нийлээд хөдлөөд очир хавдангийн зэр даг Ванчингийн Хадбаатарын хурдан хонгор даг явж байгаа. За зэр даг нь өшөөдгөөд ихэлсэн шүү. За өнгөний 2 даган дээр нэг очиод тийм ээ. Арын 4 даг бол сул ширүү юм байна. За хээр дагч наашааш нэг гараа цаашааш нэг гараад энэ хоёр тийш хайж дуртаад байгаа харагдах юм да. Тэгээд хашир өгд мэдж байгаа байлгүй дээ бас. Энэ жилийн бол одоо анхны уралдаан биш л бай таараа нилийн хэд уралдаан хийцэн бай таарна. За зэр дагаад хоёр холбоотой арын 4 дагныг хөдөлгөөд ир нийлүүлэх юм байна да. Араас нь за 182 номертой Ховолт аймгийн Төгөрөг сумын 5 дугаар үеийн байж Нэм жирглэн бомбертны хурдан хондон даг нь ам хөөзөн дээр байгаа шүү. Хурдан зэр далцсан даг нь ам хөөзөн дээр. За өнгөн дээр хээр дагарсан энэ нэг 5-7 дагагийн намтай зэр даг бараг л мөндөө. Эсвэл гаан зэр дагсан нэмнийг үйсэн санагдаад байх юм. За энэ Баян хонгор аймгийн бөмбөргсөн нэмнэт зэр даг морж исэн тэр бараг энэ мөндөө ам хөөзөн дээр зэр даг. За өнгөн дээр чи 354 номертой хээр даг болоо. За 324 номертой хээр даг хөдлөөд байгаа өнөөдрийн уралдааны Ховолт аймгийн Төгөрөг сумын Төг 100 жилийн баяр наадмын 4 дахь насны нэмэртэй уралдаан. За Ховолт аймгийн Төгөрөг сумын Инквинди эдэр мөнхийн хурдан хээр даг чи өнгөн дээр хэвэр байгаа. Инквинди эдэр мөнхийн хээр даг гарсан цагаасаа хөдөлсөн. За 3 хаалцсан дагч нар сөлөөхөө яваад өнгөн хоёр даган дээр очисон да. За энэ 3 дагнаас харин уралдаан гарч магадгүй шүү өнгөн дээр очиод. За Инквинди эдэр мөнхийн хурдан хээр даг нь өнгөн дээр байгаа. За хамаа үзэн дээр 182 номертой Ховолт аймгийн Төгөрөг сумын 5 дугаар үеийн Нэм жирглэн бомбертны хурдан халдсан даг зэрлсэн даг 3 даг нийлсэ. За 342 номертой хурдан халдаг бол Ховолт аймгийн Төгөрөг сумын үеэж 2 дугаар үеийн Алтан туяагийн Нормонтын хурдан халдаг 4 дээр байгаа. За 5 дээр хурдан даг. За Ховолт аймгийн Төгөрөг сумын 100 жилийн баяр наадмын хамтран ажиллагчаар Отог хүрээнд отог махаа ажиллаж байгаа. За 5 даг өнгөн дээр тустаагаар явсан. За 6 дахь хонгор даг. За 6-гийн хонгор дагны номер чи 207 байдаг лөө. За 399 номероос байдаг лөө. За энэ Ховолт аймгийн Төгөрөг сумын байж Ванчингийн Хадбаатарын хурдан хонгор даг мумхаа 6 дээр байгаа. За 6 дээр Ванчингийн Хадбаатарын хурдан хонгор даг. За энэ Максын тамгатай ярдагч марг энэ үстэй 345 номертой
За 344 5 номертой Хээр дагараас ороод ирсэн. За Хээр дагвал за нэвтгэн дуулаа Ванчингийн хадгатрын хонгор дагны хажуугаар нь гаргаад явсан да 345 номертой Хээр даг. За 345 ч номер бүртгэлээр харин байгаа юм болоо. За энэ нөгөө Ховолт аймгийн төгрөг сумын Сосрын Батболтын урд Хээр даг юм байна. Наадлаа Цэнгэр зоон өмнөд Хээр даг нь Сосрын Батболтын урд Хээр даг. За 331 номертой хонгор даг, гөгөлтэй хонгор даг ч нь бол хөгчөний урд хонгор даг мөн бистэй тийм ээ. Хөгчөний хонгор даг өнөөдөр Хурдан бороо 6 хайрагдуулсан. За азрагны хам хууц араас хайраг дагуулна гэсэн үгтэй юм да. Тэгээд хонгор даг бол ер нь хайраг төвч том магадгүй. За дөрвөн шүтлгүүрээ мордуулж байсан Хээр үнийг зарлагдсан да. Баатарын хөгчөний урд хонгор даг 6 дээр явж байгаа. За Сосрын Батболтын Хээр даг 8 дээр. За 7 дээр яваад Хээр дагны номерыг харж байгаа. Нөгөө хүрэн дагуу. За хүрэн дагны номерыг харж байгаа. Тэгээ урагшлаа да. За 309 номертой хүрэн даг 7 дээр яваад байгаа юм байна. За Ховолт аймгийн төгрөг сумын төв 100 жилийн баяр наадын Хурдан дагны уралдаанд 44 алтанд урдж байгаа. За 309 номер чин харин яадаг вэ? 309 номертой Хээр дагаа дээр олдсонгүй да. За барайны өсөлтөөр 5 дагаар бөөндөө орчос том магадгүй шүү. За нөгөө хаалцсан дааг нь үлдчихсэн үү? Цагаа хаалцсан дааг яваад байсан. Энэ Ховолт аймгийн төгрөг сумын Нямжаргалын бөмбөртний урд хаалцсан дааг ингээ үлдчихлээ дээр. Байраа 5 дээр явж байгаа. Араас нь даагнууд дайранда Баян хонгор аймгийн бөмбөр гэсэн нэмнэтээс Хээр даг хаалцсан дааг морж ирсэн. Энэ байж таарна. За 5 дээр болчлоо. За 207 номертой Хээр даг ороод ирсэн. За Ховолт аймгийн төгрөг сумын төв 100 жилийн Хурдан дагны уралдаанд оролцож байгаа 207 номер чин Ховолт аймгийн төгрөг сумын үеч Азар хадын очир авдангийн урд өрн даах чинь 4 дээр байгаа. Хул даах, сэлвэлзээд байдаг юм байна. Бүтэн мээрээ илүү гараад. За нөгөө Идэр мөнхийн Хээр дагчаар үлдчихүүд. За гарсан цагаасаа хөдөлж урдаад байсан Инквинти Идэр мөнхийн урд Хээр дагаар үлдчихлээд байна. 4 дээрээр орчгүй үлдэх юм да. За 342 номертой нөгөө урд уулдаах чинь Ховолт аймгийн төгрөг сумын 2 дугаар үеийн байж Алтан дээг нармын урд уулдаах ингээд чих хатгаад өнгөлөөд ихэлсэн. Өндөр хүчлэр 1 км шиг үлдэж байна. Одоо бол гараар отгоно 2 км үлдсэн гэсэн үг. За өнгөн дээр Ховолт аймгийн төгрөг сумын 2 дугаар үеийн үеч Алтан дээг нармын урд уулдаахыг улс ол гэдэг үг тунсан. Ама үзэн дээр гарч ирсэн. За Азар хадын очир авдангийн урд өрн даг нь 3 дээр байгаа. Ама үзүүний Хээр дагны номер чийдүүлээ. За 354 номертой Хээр даг ном үзүү. За энэ чинь нөгөө Эрдэнэ дөржин Эрдэнэбаатарын Хээр биш дээ. Энэ номер бол өөр байна. За 364 номертой Хээр даг ама үзэн дээр орж ирсэн юм байна. За өнгөн дээр бол Алтан дээг нармын урд уулдаах явж байгаа. За 364 номер гэдэг чинь за энэ нөгөө Ховолт аймгийн төгрөг сумын байж Батхүүгийн амгалангийн урд хүрэн даг юм байна шүү дээ. Батхүүгийн амгалангийн хүрэн даг нь ама үзэн дээрээ. Очир хадгийн Хээр даг нь 3 дээрээ. За Алтан дээг нармын урдан хул даг нь өнгөн дээр байгаа. Ингээ Ховолт аймгийн төгрөг сумын төв 100 жилийн баяр наадын Хурдан дагны уралдаанд Ховолт аймгийн төгрөг нутгийн 3 даг нь гараад ирсэн урагшилж байна. За 44 алтанд урд уралдаж байгаа өнөөдрийн Хурдан дагны уралдаанд. За Азар шүтлэнгийн дөрвөл Ванчиггүй хүүхдүүдээс тодорсон. Ванчиг Матмөхийн шүтлэн дөрвөлээд Ванчиг Матмөхийн Гүн Ямахогийн Хурдан борцог дөрвөлсөн. Соёлынгийн уралдаанд бол Ванчингийн Баатарын Хурдан Хээр даг зүгээ дөрвөлсөн. За Баатарын хөгчний Хурдан хонгор даг чинь 4 дээр. За хаалцсан даг нь үлдчихсэндээ энэ Ховолт аймгийн төгрөг сумын 5 дугаар үеийн өч Нямжаргалын бөмбөртний хаалцсан даг чинь ингээд 5 дээр. За 6-гийн хүрэн даг чинь тун яваач хаад доороос орж ирсэндээ. За Сосрын Батболтын Хээр даг 8 дээр юм байна. За хүрэн даг хонгор даг 2 нийлээ уралданда хүрэн дагны номерыг нэг харж байна. За наадлын хаалцсан даг нь бол ойлгомжтой. Бөмбөртний хулцаа хаалцсан даг. За 309 өдөг лөө. За 309 номертой хүрэн дагаар хойноос ороод ирсэн. За 309 номер гэж байхгүй дахио хүрэн даг. За 209 номертой хүрэн даг. За 207 бол одоо Азар хандын очир авдангийн хүрэн даг бол өнгөний өдийн дагтаа явцсан. За 109 номертой хүрэн дагаараас орж ирсэн юм байна шүү дээ. За 109 номер гэдэг за Ховолт аймгийн төгрөг сумын төв 100 жилийн баяр наадын Хурдан дагны уралдаан. За өнгөний хүрэн даган дээр очихгүй ер нь хөдлөн шүү. За хүрэн даг хонгор даг Баатарын хөгчний Хурдан хонгор дагыг хөдлөсөн. За наадлын номер 409 номертой Банзарчин дөрж номыг хүрэн даgal гэж байх юм да. 9-өр төгссөн өөр номер байхгүй байгаа дах юм. За 9-өр төгссөн өөр номерыг алгадаа 390 номер гэж 207 номер бол урагшаа явуулсан. За 409 номертой Хээр дагуулсан. За тэрл юм байлгүй да. За нэг ойртоо нэг харчих болно шүү. 409 номертой Банзарчин дөрж номыг хүрэн дагуул. За 409 номер мөн байна. Тэг таарна. Ховолт аймгийн төгрөг сумын үеч 1-р үеч Банзарчин дөрж номыг сартаа хүрэн даг ингээд 4-5 дээр гарч ирсэн байна. За 364 номертой Хээр дагуул урд нь яваад байгаа. За 364 бол Ховолт аймгийн төгрөг сумын 5 дугаар үеч Батхүүгийн амгалангийн урдан Хээр даг 4 дээр байгаа.
За өнгөний хоёр даган дээр за нэг үлдээ нэг жаахан харуулчих уу. За 7-гийн даган нэмжирүүлийн бомбердны алзан дага явж байгаа. За Баатрийн хөгчөний хурд хонгор дагч мөр өнгө авцсан уу? За сосор Батуултын хурд хоёр даган ингээд байраараа бол 6 дээр гэсэн үг. За 5 дээр нөө 409 номертой Говьтаймгийн төгөрсөн нэг дөрвөн байж Бандарчин Дөржлөмөгийн хурд хүрэн даг 5 дээр. За хөгчний хонгор даг үзүр авцсан байна. Тэгэд харахаас араас их шуургагаа ороод ирсэн. За хултаах 342 номертой мордсон Говьтаймгийн төгөрсөн байж Алтан дээгийн нормонтгийн хурд хултааг нь ам үзүүн дээр Баатрийн хөгчний хонгор даг нь өнгөн дээрээ гараад ирсэн. За очир ардынгийн хурд хүрэн дагстай 3 дээр явж байгаа чи. Азратын очир ардынгийн хурд хүрэн даг нь ам үзүүн дээр. За өнгөний хонгор даг хултааг хоёрыг хөдлөсөн шүү. За энэ нэг жалгыг гаргаа тэгээ цаашаа за хоёр дагтайгаа хамт явахгүй дээр амжихааргүй болж байгаа юм шүү. За ер нь нэг 45 50 өнгөлцөө хөдлөгчсөн шүү. Говьтаймгийн төгөрсөн төг 100 байр наадын хурдан дагны хурдан 42 алтан дурд мордож Говьтаймгийн төгөрсөн байж Баатрийн хөгчн өнөөдөр өглөө хурдан бороо 6 амаа үзүүлсэн. Хонгор даг нь амаа үзүүндээр гараад ирсэн. За 342 номертой хулдаг наагур нь яваад байгаа. За энэ хурдан хулдаг бол Говьтаймгийн төгөрсөн 2 дугаар үеийн байж Алтан дээгийн нормонтгийн хурдан хулдаг шүү дээ. За хамаагүй шахах юм бол 2 даган цаашаа явж магадгүй юм байна. Энд ч анхны хурлааны хийж байгаа донод бас жаахан Баатрийн хөгчний хурдан хонгор даг амаа үзүүндээр за жаахан үлдэхгүй. За барай бол сараа болоогүй. За арын 3 4-ийн даг бол одоо за Ингмэндийн эдэр мөнхийн хурдан хэр даг нь үлдчихсэн. За очир арвдангийн хурдан зээр халдсан даг нь бол айргийн 3 дээр яваад байгаа. За 4-ийн халдсан даг бол арай болоогүй байна да ард. За хулдаг хонгор даг 2 дагаа явж л байда тийм ээ. За Говьтаймгийн төгөрсөн төг 100 жил дөрөс хурдан дагны хурдааны 3 дээр явж байгаа. Очир арвдангийн хурдан зээр даг нь явж байна. 200 номертой очир арвдангийн хурдан зээр даг. За нөгөө 409 номертой хэр дагч өрн дагч бүр ороод ирсэн юм байна шүү дээ. Айргийн 4 рүү орж ирсэн юм байна. За Говьтаймгийн төгөрсөн уяач Бандарчин Дөржлөмөгийн хурдан өрн даг 4. За хулдаг таралцуу. За хулдаг бужигд хөдөлж байна да. Ер нь чих хотгоодгоо харагч ирсэн юм аа. Тэр цаана хахтаад ер нь цэлүүг харагдаад байсан. За Говьтаймгийн төгөрсөн төг 100 жилийн өдрөөс хурдан дагны уралдаан 44 алтан дурд мөрдөж Говьтаймгийн төгөрсөн уяач Алтан дээгийн нормонтгийн хурдан хулдагыг улс улдаг гэдэг үгэд унаж ингээ хол сайхан дөрүүлгэж байна. За ингээд төвөрөгчүүд унган даван дээр өнөөдрийнхөө 4-4 авах нь тодорхой болж байна. Хулдаг ер нь хачил сайхан хол дөрүүлж байна да. Говьтаймгийн төгөрсөн 2 дугаар өгийн байж Алтан дээгийн нормонтгийн хурдан хулдаг ингээд Говьтаймгийн төгөрсөн төг 100 жилийн байр наадын даагны уралдаан хол сайхан дөрүүлж байна. Өнөөдрийг 4 дахь дөрвөгийн төвөгчүүд авлаа. За Говьтаймгийн төгөрсөн төг 100 жилийн байр наадын хурдан даагны уралдаанд Говьтаймгийн төгөрсөн 2 дугаар үеийн үеж Алтан дээгийн нормонтгийн хурдан засмал альтай хулдаг хол төрүүлж үзэх сүмнээ байсгаж байна. За ард нь Баатрийн хөгчний хурдан хонгор даг яваад байгаа шүү. За Алтан дээгийн нормонтгийн хурдан хулдаг ингээд хол сайхан дөрүүлж нотлогийн зав олноо байсгаж байна. За очир арвдангийн хурдан өрн даг нь ам үзэнд орчлоо. 207 номертой хурдан. За Говьтаймгийн төгөрсөн үеж Баатрийн хөгчний хурдан хонгор даг ингээд айргийн 3-т орж байна. Өглөө бороо зэрэг ам үзүү. За азаргны ам үзүү. Араас их юм давуулна гэдэг чинь эндээ. За 409 номертой хойноос орж ирсэн Бандарчин Дөржлөмөгийн хурдан зэр даг 4. За айргийн давч нөгөө Батуултын хурдан хэр даг 5 чтааш араас орж ирээд. За сажлаа 5 чтаа Батуултын хэр даг. Сасрын Батуултын хурдан хэр даг 5. За 364 номертой зэрлэлсэн даг араас орж ирээд 6 юу. За 6 Батгүйг амгалангийн хурдан алзан даг ингээд 6-ад орж байна. За хөлсний хашаандч үзэгчтэйгээ түр айргийн мордын сэтгэлийг сонсуулнаа. За хоёрыг өөрөө үзэх цагаан танилцуулахгүй юу? Би Говьтаймгийн төгөрсөн 5 дугаар өгийн харьяат залуу ням жаргалагч баян жилийн ням жаргалагч. За хулдаг бол нормонтгийн нэр дэвмэрсэн бөө. Хулдаг энэ жил хавар нэг бооцоод уралдаад 2 уралдаад 1 төрүүлээд 1-3-аар ирсэн. Тэгэл тэрнээс хойш Дэлгэр сувын баяр нааданд уралдаад 10-аар ирээд тэгээд сая Дэлгэр сувын баяр нааданд 9-ээр ирээд тэгэл шууд нааш ирсэн. Агууг намгүй юу? Тий энэ өнөө Өвөрхангай аймгийн нөгөө нэг Дагла Болд Баатар гэж хүний олгаат. Тий. Тэрнээс ирсэн. Энэ жил яг 3 уралдаад ингээд хаврынхаа бооцсон дээр 2 1 төрүүлээ 1-3-аар ирээд сая тэгэл энэ дээрэл төрүүллээ. Баярлалаа. За намайг Баатрийн хөгчнө гэдэг. Говьтаймгийн Түрэг сумын уугуул Чандман сумын суугуул тийм хүмүүс манай сумын алдартай байж. Өглөө бороо 6 ам үзүүлсэн тийм ээ. Тэгсэн бороо 6 ам үзүүлсэн. Энэ миний бороо 6-ны төл байгаа юм. Унгаа адуугаараа сумынхаа 100 жил сайхан
Айргийн 3-аар орлоо. Баяртай. Сайхан үзүүр дээр ирж байгаа бас жаахан. Үзүүр дээр яагаад хүүхэд жоохон дурчлахгүй та нарчлаа. Бороо цэргийн удам өгч хаана гадаа байсан бай тэр сайхан. Үүний удам өгшил Говьтай аймгийн Баян улс сумын яриад Сүхбаатар аймгийн Түмэнцэг сумын суугуул Мегмар гэ манаа нэг ахын унгаад байгаа юм. Тий, Түмэнцэгт одоо. Энэ Эд хурлаа хонгор дагна. Хонгор дагаан жилийн 2 дахь туралтай. Өмнө нь. Тий, өмнө нь сая нэг 4-5 хоногийн өмнө нэг баяр болсон. Тэрүүн дээр айргийн 5-аар урдсан. Өнөөдөрт 90 үзүүр дөхөө уралдаад бараг лавхан шиг орчих шахлаа тэгээ 3-аар очлоо. За маргааш урлаанд намжилсан. За баярлалаа. За баяргээ өөрийгөө сайхан танилцуулах. Намайг Говьтай аймгийн Төвөрг сумын аймгийн аврагмалч, аймгийн алдарт байрч, Юмжи азраадыг очроор өвдөн гэдэг залуу яаж ийм хүн байна. За насан дэрэн зарлагдж урлаад хүрэн даг сайхан багтлаа тийм ээ. Өө тэглээ. Тэглгүй ах миний хүрэн даг Говьтай аймгийн Төвөрг сумын аймгийн алдарт байрч Нэмаг бах юм маань. Хурдан бороо цагны тэл байгаа маа миний. Унган намхтай юм биш нэмаг үг юм тийм ээ. Тийм ээ, Нэмаг бах юм маань. Унгаа ад байгаа маа би энэ жил авсаад байгаа маа. Энэ жил эдгээр орлож байна. Энэ жил 3 дахь уралдаж 1-7 олж 2 орлоо. Эцэг нь өнөөдөр дөрүүлсэн юм байна шүү дээ тийм ээ. Тэгсэн эцэг нь өнөөдөр төрүүллээ. Тэгээ Нэмаг бахта хурдан хатуу өгсөнд баярлалаа л гэж хэлье да. За баярлалаа. За баярлалаа. За дөрвийн зэр да хараас орж ирээд дөрүүлсэн дөө. За өөрийгөө сайхан сүж танилцуулахгүй. За нөгөө Говьтай аймгийн Төвөрг сумын бандарчгийн дорчны бүгд бай. За хүрэн дагны хаад мэг. Миний бүрэн даг нь Дорн дамгийн цагаан байсан хөшл та. Манай хуурах. Манай ахтай маш баярлалаа. Ганаахаас авсан тагаа. Анхны уралдаан байна уу? Анхны уралдаан даа яа. Өөр ямар ч нөмөртэй рүү. Өөр азраг дөрүүдээр ирсэн. Тий. Сайхан байр. За амжилт. За 5 2 дагааг графч 60-аас оржоо тавлсан байгаа. За өөрийгөө үсэг сайхан танилцуулахгүй. Намайг Говьтай аймгийн Төвөрг сумын алдарт байж очроод тэгээ. Энэ тэгэхээр даг болохоор манай Говьтай аймгийн Төвөрг сумын алдарт байж Сосрын Батолд гэж хүний унгаа адуу байгаамаа. Өөр Батолын нэр дээр орж байгаа. Батол дахь өөрийнх нь унгаа ад, өөрийнх нь нэр дээр мордсон. За эд хурлаан байна энэ жил. Энэ жилийн 6 дахь уралдаан. Өмнө 5 уралдаж 4 төрүүлж 1 харигдсан. Маргааш их насны мөр хязаалан байгаа юу? Маргааш их насны мор 2 мор байгаа. Хязаалан 2 хязаалан байгаа. За маргааш урлаа амжилт. За баярлалаа. За.